500 гаруй жилийн түүхтээ Ромын бүгд наримдах улсыг үндсээр нь урааж, Ромын эзэнт гүрний суурийг тавьсан хүн бол түүхэн дэх хамгийн агуу жанждын нэг улс төрийн стратегч Юлий Цезар байв. Цэв залуу наснасаа ихсэн улс төрийн эвдэв хавчлага, далайн дээрэмчдийн олс болох зэргээр амьдралын олон нухчааг даван туулж, өөрийн авиас чадвараа цусашгүй эрэмцлээрээ мандан бадарч чадсан тэрээр Европ твийн хувь заяаг гарцаа байхгүй бүгд нь өөрчилсөн нэгэн. Гафын эсрэг хийсэн аян дайнаар өнөөгийн Франц болон Европын хойд хэсгийг эзэлж, асар их нэр хүнд эд баялагтай болсон Цезар Сенатын тушаалыг зөрчин иргэний дайныг ихлүүлсэн тэрээр эрх мэдлийн оргилд хүрсэн түүхтэй. Египтийн хатан хаан Клеопатратай холбоо тогтоож, Юлианы шинэ ухаанлыг нэвтрүүлж, нийгэм улс төрийн томоохон реформуудыг амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч төрийн эрх мэдлийг хэд төвлөрүүлж, хаан ширээнд санаархаж байна хэмээн болгоомжилсан сенаторуудын явуулгаар манай эртний өмнөх 44 онд Сенатын танхимд Сенатын гишүүд түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн байдаг. Гэхдээ түүний энэхүү алалх нь Юлий Цезар гэх хүнийг дэлхий дахины мөнхийн домог болон хувиргасан түүхэн үйл явдал болсон юм. Өнөөдрийн та бүхэндээ хүргэх Юлий Цезарын талаарх контентоос түүний залуу насны тэмцэл, алдартай Галлын нутагт хийсэн аян дайн болон Рубикон голыг гаталсан шийдвэрлэх мөчүүдийн талаар эцэст нь түүний амьдралын төгсгөлийн талаар хангалттай мэдээлэл авах боломжтой. За манай хамтран ажиллагч байгууллагаар Японы алдартай Hinamaru Single Malt Whisky хамтран ажиллаж байна. Энэхүү вискийн дээд зэрэглэлийн яг нэг соёолжоор нэг нэрх үйлдвэртэй нэрч үйлдвэрлэсэн юм маш сайн виски. Түүнчлэн Hinamaru Single Malt Whisky нь 2025 оны San Francisco World Spirit Competition-оос Best Japanese Whisky шагналыг хүртсэн. За түүнчлэн 2 удаагийн алтан медальтай дэлхийн шилдэгүүдтэй энэ зэрэгдсэн Японы Single Malt Whisky байна. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их морьчлог бай. Манай эртний өмнөх 100 онд язгууртан гэр бүлд төрсэн Юлий Цезарын залуу нас улс төрийн ширүүн тэмцэл аюул санал хэллээр дүүрэн өнгөрчээ. Ромд харгас диктатор Сула эрх мэдлийг булан авч өөрийн эсэргүүцэгчдийг хүйс тэмтэрч байх үед залуухан Цезар диктаторын хатуу тушаалыг зөрчиж эхнэрээсээ салхаас эрс татгалзаж амь насаа аврахын тулд Ром хотоос дөрвөхөөсөөр сонголтгүй байдалд орсон юм. Гэхдээ дарангуулагч Сула түүнд хожим арга буюу өршөөл үзүүлсэн байдаг. Юлий Цезар бага хацад цэргийн алба хааж байхдаа хамт яваад цэрэг рүү дайсан ном сум харвах үед Цезар түүний өмнүүр нь орон суманд нь өртөж нөхрөө аварсан тул Ромын цэргийн дээд шагнал болох иргэний титэм модон хүртэж эртнээс эр зоргоо иргэн тойрныхондоо тодор харуулж эхэлсэн юм. Гэхдээ Юлий Цезарын амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд алдартай хэсэг бол Цезар далайн дээрэмчдэд олслогдсон явдал байдаг. За Грек рүү Цезар бол суралцгаар явж байхдаа тухайн үедээ замдаа бол далайн дээрэмчдэд олслогдоод улмаар дээрэмчд бол түүнийг барьцаалаад мөнгө нэгсэн байдаг. Ар гэрийнхнээс нь. За гэтэл Цезар тэдгээр өөрийн барьцаалсан дээрэмчдэд хандаж миний амь нас ийм хямдхан бишээ. Та нарын нэхэж байгаа мөнгө чинь арай дэндүү намайг доромжилсан ийм мөнгө байна. Тийм болохоор наад мөнгөн дүнгээ нэмээ гэж ингэж далайн дээрэмчдэг бол бараг тухайн үедээ шоконд оруулж байсан. За Юлий Цезарын хувьд бол далайн дээрэмчдтэй хамт нийтдээ 38 хоног бол хамт амьдарч хонсон. За энэ хугацаанд бол тэрээр өөрийнх нь зохиосон дуу болон шүлгүүдийг тэдгээр далайн дээрэмчдэд бол уншиж өгсөн. За түүнчлэн яаж л мэдээж далайн дээрэмч түүнд олигтой хандах вэ? За тийм болохоор Юлий Цезар яг тэдгээр далайн дээрэмчдийн өөдөөс харж байгаад за би тун удахгүй судлагдсныхын дараагаар та нар дээр эргэж ирээд та бүхнийг цаазаар авах болно гэж тэдний нүдэн дээр нь бол эв тодор ингэж сүрдүүлж байсан гэдэг. За гэхдээ хамгийн гол нь Юлий Цезарын хувьд үнэхээр тэрээр хэлсэн үгэндээ эзэн болж судлагдсан даруйдаа цэрэг цуглуулсан эргэж ирээд тэдгээр дээрэмчдэг бол бүгдийг нь баривчилж байгаад нэг нэгээр нь цаазалж хөнөөсөн байдаг. За энэ үйл явдлаас ерөнхийдөө энэ Юлий Цезар гэдэг хүн хувь хүнийхээ хувьд яг ямар хүн байсан бэ гэдг нь бол нэлээд тодорхой харагдаж байгаа юм аа.
Ром хотод эргэж ирснийхэн дараагаар Юлий Цезар улс төрийн албан тушаалын шатаар өгсгийн тулд асар их хэмжээний зэв тавьж олон нийтийн талархлыг татах стратеги хэрэгжиж эхэлжээ. Тэрээр эхлээд Испанид очиж Квестрийн алба буюу Ромын эзэнт гүрний санхүү ба нэгтлэн бодох бүртгэл хариуцсан төрийн түшимлийн албыг хашиж байгаад Ромд эргэж ирэнгуутаа асар олон тооны баяр наадам гладиаторуудын тулааныг зохион байгуулсан юм. Гэхдээ тэр бүх зардлыг Юлий Цезар зэв тавьж одсон мөнгөөр нь санхүүжүүлж байв. Хэдий тийм боловч Юлий Цезар асар их баяр наадам зохиож бил бэнчинтэй мэд харагдаж байсан учраас энгийн ард иргэдийн дунд түүний нэр хүнд тэнгэрт тултал өсөв. Түүний энэ бүх олон нийтийн өмнө хүчирхэг мэд харагдаж цаагаараа үр зэвээ тэнгэрт тултал нэмэгдүүлж байсан стратеги нь үнэндээ бол асар том бооцоо байв. Хэрв тэрээр үр дүнд нь томоохон эрх мэдэлд хүрч чадахгүй бол Юлий Цезар бүрэн дампуурах нөхцөлд ороод байж улмаар улс төрийн нөлөөгөө улам бэхжүүлэхийн тулд Цезар Ромын дээд тахилч буюу Pontifex Maximus хэмээх албан тушаалын төлөө өрсөлдөж сонгуульд явахын тулд бас л асар их хэмжээний авилга болон зэв ашиглан өрсөлдөгчдөн ардаа орхин явсан байдаг. Үүний дараа Претер гих албыг мөн амжилттай хашиж, эцэст нь Испани мужийн захирагчаар томилогдсон очсон бөгөөд бүхэл бүтэн Испани захирагч болсон тэрээр өмнөх үр ширээ бүрэн дарж хөл дээрээ бат зогсож чадсан байна. Гэвч Ромын сенат болон язгууртнууд Цезарийн өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлахын тулд бүхий л аргаар хориг тавьж эхэлжээ. Энэ үед Цезар өөрийнх нь замдах саад бэрхшээлийг ганцаараа хусан арилгаж дийлэхгүй гэдгээ ойлгож Ромын хамгийн нөлөө бүхий хоёр хүнтэй стратегийн нууц холбоо байгуулав. Түүний байгуулсан холбоонд Марк Лициний Крас буюу тухайн үеийн Ромын хамгийн баян чинэлэг хүн бөгөөд Цезарийн асар их өрийг дарж өгөхөд санхүүгийн тусламж үзүүлсэн нэгэн багтаж байсан бөгөөд нөгөө хүн нь харин Гней Помпей буюу дорн дахныг байлдан дагуулж цэргийн асар их нэр хүнд олсон боловч сенатынханд шахагдж байсан хүчирхэг жанжинаар тус багтжээ. Энэхүү хүчирхэг гурвал Ромын улс төрийг давт хэлбэрээр бүхэлд нь атгаж эхэлсэн бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр Цезар манай эртний өмнөх 59 онд Ромын хамгийн дээд албан тушаал болох консулаар сонгогдов. Консулын суудалд сумагцаа тэрээр сенатын хатуу эсэргүүцлийг үл харгацсан Помпеийн цэргүүдэд газар олгох, ядуу иргэдийн амьдралыг сайжруулах хуйлуудыг хүчээр шахаж баталжээ. Улс төрийн өрсөлдөгчөн хүртэл мухардуулж сенатыг эрх мэдлээ автахад хүргэсэн энэ үйл явдал Цезарыг Ромын улс төрийн цорын ганц гол тоглогч болгосон юм. Консулын бүрийн эрхийн хугацаа улмаар дуусах үед тэрээр өөртөө Галлийн нутаг буюу өнөөгийн Францын нутгийг захирагчийн судлыг 5 жилийн хугацаатаагаар авч өөрийн гэсэн хүчирхэг армийг бүрдүүлэн түүхэндх хамгийн алдартай байлдан дагуулалтынхаа бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Тэгэхээр өнөөгийн Францын нутагт амьдарч байсан Гал овгийнхан бол одоо жинхэнэ варварууд буюу одоо зэрлэг овг аймагт бол тооцогддог байсан. За ямар ч тач ингээд Юлий Цезар манай эртний өмнөх 58 оноос эхлээд одоо Галлийн нутагт очсныхан дараагаар өөрийнх нь асар том аян дайныг бол Альбиосоор эхлүүлсэн. За уг дайн нь бол одоо дан ганц Ромын үндсэн хэл хязгаарыг тэлэх зорилго агуулж байснаас гадна за хамгийн гол нь одоо Юлий Цезар өөрийнх нь тэр дархлагдсан байдлаа бол одоо бүх нийтийн үнд баталгаажуулахын тулд хийсэн одоо нэгэсэнд бол өөрийгөө тийм ялагдашгүй гэдгээ бол олон нийтэд харуулахыг хүссэн. За үүн дээр нэмээд одоо өөрийнх нь төлөө ам бие хайрлахгүй тэмцэж чаддаг тийм армийг, хувийн армийг бий болгохын төлөө энэ аян дайныг хийсэн гэж хэлж болно. За ингээ Юлий Цезар бол 8 жилийн турш цуврал аян дайн хийх явцдаа Цезар дэлхийн түүхэнд ховорхон тохиох цэргийн маш сууд стратегч, цэргийн маш нарийн тактикч болохоо бол одоо бүрэн батлан харуулж чадсан байдаг. За Цезарийн хувьд одоо саяар тоологдох асар олон хүн амтай тэр олон овг аймагуудыг бол хүчээр байлдан дагуулж шаардлагатай үед дотоодд нь яс хайж хооронд нь байлдуулах гэх мэтэр одоо цэргийн болон дипломат байдлыг хосолсон тийм маш тийм нарийн арга хэрэгслүүдийг ашиглаж Галлийн нутгийг бол одоо бүрэн Ромын хяналтанд оруулж өөрийнх нь төлөө үхээс бусгааргүй асар хүчирхэг легионыг бол бий болгож чадсан байдаг. Галлийн дайны хамгийн гайхалтай шинж чанар нь Цезар өөрийн биеэр цэргүүдтэйгээ мөр зэрэгцэн цутгаж ямар ч хүнд нөхцөлд байсан ухралт хийдэггүй төмөр мэт сахилга баттай чанарт оршиж байв. Тэрээр цэргүүдийнхэн хамтаар Рейн мөрөн дээгүр ердөө 10 хоногийн дотор инженерүүдээрээ модон гүр бариулж Германы овг аймагуудад цэргийн хүчин чадлаа гайхуулан айдас төрүүлж байснаас гадна түүхэнд анх удаа Английн сувгийг гатлаж Британий арлуудад цэрэг оруулж байв.
Цэргүүд нь түүнийг хязгааргүй шүтэж, ямар ч тушаалыг биелүүлэхэд хизээч бэлэн байсан нь Цэзрийн тэднийг халамжлах халамж, тулааны талбар дээрх хувийн айдасгүй эр зоргоос нь шууд үүдэлтэй. Энэхүү аян дайны оргил цэг буюу хамгийн ширүүн сорилт нь манай эртний өмнөх 52 онд Гал аймагуудыг нэгтгэж чадсан чадварлаг залуу удирдагч Верцингеторикстэй хийсэн ширүүн тэмцэл байв. Галууд хүчээ нэгтгэж Ромын эсрэг үндэсний хэмжээний бослог гаргахад Цэзар амьдралынхан хамгийн хүнд нөхцөлтэй нүр тулсан юм. Асар том хүчирхэг цайзын дотор талд бүгссэн Верцингеториксийн армийг буулган авахын тулд Цэзар цэргүүдээ цайзыг тойруулан давхар бэхлэлт хэрэн босгож түүхэнд ховорхон тохиох давхар бүслэлтийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Галууд гаднаас болон дотроос хавчин довтолсон ч Цэзарийн цэргүүд эцэст нь ялалт байгуулж Верцингеторикс зэвсгийн хураалхан өөрөө олзлогдсноор Галын дайн бодит утгаараа өндөрлсөн түүхтэй. Галын аян дайн дуусахад сая гаруй Гал хүн ам үрэгдэж дахин сая гаруй хүн боолчлогдсон бөгөөд энэ явдал нь Ромд асар их хэмжээний эд баялаг олцыг авчирсан юм. Түүнчлэн Цэзар энэхүү дайны явцад өөрийн гараар бичсэн Галын дайны тухай тэмдэглэл бүтээлээ Ром руу тогтмол илгээж ард түмний дунд өөрийнх нь нэр хүндийг сурталчилгааны хэлбэрээр өсгөж чаджээ. Энэхүү ном нь өнөө хүртэл латин хэлний сонгодог утга зохиол төдийгүй цэргийн стратегийн гайхалтай сурах бичиг болон үлдсэн байдаг. Галын аян дайныг ялалтаар өндөрлүүлж армийнхаа болон энгийн ард иргэдийн дунд асар өндөр нэр хүндтэй болсон Юлиус Цэзарыг Ромын сенатууд болон хуучин холбоотон Помпей нарын шуудад хамгийн аюултай өрсөлдөгч хэмээн үзэж түүнээс тэд нэг мөсөн салахаар шийджээ. Сенатын зүгээс Цэзарт хандаж цэргүүдээ бүрэн тарааж энгийн иргэний статустайгаар ганцаараа Ром руу иргэн ирэхийг хатуу тушаалсан байна. Хэрв Цэзар цэргүүдээ тараавал улс төрийн өрсөлдөгчийнхэн явуулахаар шүүхэд дуудагдж өнгөрсөн үеийн бүх ялалт эрх мэдлээ автан амь насаа алдах нь гарцаагүй байв. Харин айрамтайгаа хамт Ромын хэвийг давбал энэ нь эх орноосоо урвсан хэрэг бөгөөд улс даяар иргэний дайн дэгдэн гэсэн үг байв. Ингээд манай эртний өмнөх 49 оны 1-р сарын 10-ны өдөр Цэзар Италийн хойд хэвд дээрх жижигхэн Рубикон голын ирэг дээр ирж амьдралынхаа хамгийн чухал эгзэгтэй сонголттой нүр тулжээ. Голын ирэг дээр морио барин хэсэг хугацаанд гүнзгий дуугүй бодолд автсны эцэс тэрээр түүхэнд мөнхөрсөн алтар дүг болох шоо хаягдлаа хэмээн хашгираад морио гол руу жолоодон гаталсан гэдэг. Энэхүү ганцхан алхам нь 500 гаруй жилийн түүхтэй Ромын бүгд наримдах улсын хувь заяаг оронгоор нь эргүүлж асар ширүүн иргэний дайныг аль бие ёсоор эхлүүлсэн түүхэн мөч байв. Цэзрийн айрам генетик хэл гачлан орж ирснийг сонссон Помпей болон сенатын гишүүд язгууртнууд айж сандралдахдаа эсэргүүцэл үзүүлж амжилтгүйгээр Ромыг орхин зүхтаж Грек рүү дөрвөж шинээр цэргийн хүчээ цуглуулахаар зүхтацгаав. Цэзар ямар ч цус урсгалгүйгээр Ром хотод ялагчийн ёсоор орж ирсэн хэдий ч дайн дөнгөж эхэлж байв. Тэрээр цаг алдалгүй Испани дахь Помпейн хүчирхэг армийг маш богино хугацаанд бут цохиж баруун хэсгийн аюулгүй байдлаа бүрэн баталгаажуулсныхын дараагаар Адриатын тэнгисийг гатлан Грек дэх Помпейн үлдсэн армитай тулалдахаар зорив. Манай эртний өмнөх 48 онд болсон Авторт Фарсалины тулалдаан нь хоёр агуу жанжны хувь заяаг шийдвэрлэх хамгийн ширүүн сорилт болсон юм. Помпейн айрам Цэзарынхаас тооны хувьд бараг 2 дахин илүү байсан ч Цэзарийн цэргүүдийн олон жилийн дайны туршлага, тактикийн гайхалтай ур чадвар, өөрт нь итгэх цэргүүдийнх нь итгэлийн өмнө бүрэн ялагдаж Помпей амиа аврахын тулд ганцаараа шахуу Египт рүү оргон зүгтжээ. Гэвч Египтийн залуу фараон 13 дугаар Птолемей зөвлөхүүд нь улс төрийн тооцоо хийж ялагдсан Помпейг хүлээж авахын оронд түүний толгойг нь таслаад араас нь ирсэн Цэзарт бэлэг болгон барив. Даанч Египтчүүдийн хийсэн энэ үйлдэл нь Цэзарийн дургуутсыг асар ихээр хүргэжээ. Хэдийгээр Помпей түүний гол өрсөлдөгч байсан үнэн боловч Ромын агуу жанжныг гадны хаант улсад өөр харь эвхийн цусны хүмүүс хэрцгийгээр хороосон явдал Цэзар ёс зүйгүй хэмээн хэлгэнсэн гэдэг. Яг энэ үед Египтийн хаан ширээний төлөөх дотоод тэмцэлд оролцож Александрийн ордонд цөлөгдөөд байсан Клеопатратай Цэзар танилцж түүнийг Египтийн хаан ширээнд суулгах давт тохироог тогтоож эхэлжээ. Гэхдээ ямар ч байсан Рубикон голыг гаталсан зоримог алхмаар ихэлсэн энэхүү иргэний дайн нь Цэзарыг дэлхийн хүчирхэг гүрний сорын ганц ноён оргил руу хөтөлж түүнийг Ромын амьд домог болгох замнал бүрэн дархлагдсан юм.
За энэ явдлын дараа юу болсон бэ гэхээр одоо Юлий Цезарын хувьд Помпеийн үлдэгдэх хүчүүдийг бол буц цогхоор Грек болон Египт, Аз, Африк гэх мэтэр одоо энэ таньдгүй аян дайнуудыг хийж одоо ялалт байгуулж бүх Помпеийн үлдсэн цэргүүдийг устгаснаар Юлий Цезар Ромын бүгд найрамдах улсын цорын ганц үнэмшгүй дээд эрх мэдвтэн болж чадсан. За түүний өмнө ингээд бүрэн өвдөг сөхөрсөн Ромын сенатууд болон Ромын бусад бүх язгууртнууд өөр өөрсдийнх нь тэр өчүүхэн жоохон үлдсэн эрх мэдвийг хадгалж үлдэхийн тулд одоо Юлий Цезарт бол урд өмнө хинт ч үзүүлж байгаагүй асар их хүндэтгэлийг үзүүлж Ромын бүгд найрамдах улсын бараг бүхий л хүндтэй цол хэрэгмүүдээр түүнийг дараалан шагнаж найр тавьж эхэлсэн байдаг. За Юлий Цезарын хувьд одоо Ромын эрхийг хамгийн дээд эрхийг бол 10 жилийн хугацаатаагаар барихаар ингэж хамгийн дээд албан тушаалд бол сонгогдож байсан. За гэтэл манай эртний өмнөх 44 оны ихээр бол одоо Сенат болон ард түмний шийдвэрийн үр дүнд диктатор Перпетуа буюу одоо бүх насаар нь үргэлжлэх диктатор гэсэн одоо ийм албан тушаал, ийм цолыг бол түүнд өгсөн. Өөрөөр хэлбэл өхөн үхтлээ төр барих диктатор болгож өргөмжилсэн байгаа. За ингэснээр энэ үйл явдал нь 500 гаруй жилийн түүхтэй Ромын бүгд найрамдах улсын тэр уламжлалт, хууль, эрх зүй, тэр Ромын уламжлалт засаглалын тогтолцоо тэр чигт аль биесээр өөрчлөгдөж, за Ром үүнээс цааш ерөнхийдөө дефакто төвшөнд бол бүгд найрамдах улс байхаа болж, харин нэг хүнд бүх эрх мэдэл төвлөрсөн хаант засаглалын хэлбэртэй авторитар дэглэм бол одоо Ромд тогтож эхэлсэн гэж хэлж болно. Цезар зөвхөн цэргийн жанжин төдийгүй алсын хараатай төр ёсны гүн ухаантай удирдагч байсан тул эрх мэдлийг гартаа авмагцаа асар өргөн цар хүрээтэй реформуудыг шуурхаа хэрэгжүүлж эхэлжээ. Түүний дэлхийн түүхэнд үлдээсэн хамгийн гайхамшигтай өвүүдийн нэг бол манай эртний өмнөх 45 онд нэвтрүүлсэн Юлианы Хуанфи байв. Александрийн одон орон судлаачдын тусламжтайгаар тухайн үеийн цоорхоотой алдаа дутагдaltaй сарны Хуанфиг хавч дэлхийг нар тойрох хөдөлгөөн дээр үндэслэн жилд 365 хоногт 4 жилд нэг удаа өндөр жилтэй байх цоошин системийг бий болгосон нь барууны ертөнцид олон зууны турш ашиглагдаж өнөөгийн бидний хэрэглэдэг Григорийн Хуанфигийн хүртэл үндэс суурь нь болсон юм. Түүнчлэн тэрээр улс орныхон эдийн засгийг сэргээх зорилгоор иргэдийн үр төлбөрийг хөнгөвчлөх, Ромын иргэн швийг газ болон бусад алслагдсан мужуудын авьяаслаг хүмүүс түшимдүүдэд олгох замаар эзэнт гүрнээ нэгдмэл сул болгох бодлого баримтарч эхлэв. Ромын ядуу зүдүү иргэд болон байлдаанд олон жил зүтгэсэн ахмад дайчдад бүгдэнд нь газар олгож ажлын байр бий болгохын тулд дайны үеэр эвдэрч сүйдсэн Карфаген болон Коринт зэрэг эртний алдартай хотуудыг дахин сэргээн босгох нүсэр том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлжээ. Сенатын бүрэлдэхүүнийг 900 хүн болгон өргөжүүлж зөвхөн уламжлалт язгууртнууд бусад мужийн төлөөлөгчдийг хүртэл оруулж ирсэн нь Сенатын хуучин эрх мэдлийг сулруулах алхам болсон юм. Гэвч Цезарын энэхүү хэд төвлөрсөн эрх мэдэл болон түүнийг тойрон хүрээлсэн нөхцөл байдал нь Ромын уламжлалт үзэлтэй сенаторууд болон түүний хуучин найзууд гэж итгэж байсан зарим нөхдүүдийнхэн дунд гүнзгий айдас гүйдэс болон уур хилэнг өдөөж эхлэв. Ромчууд түүхийнхэн туршид хаан хүн гэх үгэнд дургүй байсан бөгөөд хаант засаглалыг унгаж бүгд найрамдах улсыг тунхагласан нь тэдний хувьд хамгийн том бахархал нь байв. Гэтэл Цезар төрийн албан ёсны арга хэмжээнүүдэд хааны ягаан өнгийн нүмерг өмсөж алтан ширээн дээр суух болсон бөгөөд түүний дүр төрхийг Ромын түүхэнд анх удаа амьд байхад нь зоосон мөнгөн дээр мөнхөлж саруудын нэгийг хүртэл өөрийнх нь нэрээр нэрлэх болсон түүнийг хаан ширээнд суух гэж байна гэсэн асар том хардлагыг улам бүр газар авахулжээ. Мөн Цезар өөрийнх нь эсрэг зэвсэг барин тулалдсан дайснуудаа асар олноор нь өршөөж тэдний удирдагчдад томоохон албан тушаалууд олгож байгаа явдлыг хараад Ромын сенатууд Цезарыг гарцаа байхгүй нэг хүний бүрэн дарангуудлыг хэрэгжүүлэхээр улаар нь зүтгэж байна гэдэгтээ бүгд бүрэн санал нэгдэж эхэлжээ. За тэгэхээр манай эртний өмнөх 44 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Мартин Эдэр хэмээн алдаршсан одоо ийм өдөр байдаг. За энэ өдөр Ромын одоо эзэнт гүрний түүхэн төдийгүй дэлхийн түүхийн хүрдийг эргүүлсэн тийм асар том хар бараан эмгэнэлттэй бөгөөд за драматизмар дүүрэн ийм үйл явдал бол тэр өдөр болсон. За Ромын сенатын танхимд өрнөсөн гэж хэлж болно. За Юлий Цезарын одоо хит өөртөө төвлөрүүлсэн тэр том эрх мэдэл за мөн одоо өөрийгөө тэр Ромын насан туршийн диктатороор зарласан үйл явдал зэргүүд нь бол Ромын эртний уламжлалт бүгд найрамдах үзэлтнүүд болон одоо маш олон сенаторуудын дунд түүнийг ямар ч аргаар хамаагүй нэн даруй
рүү зайлуулах ёстой гэсэн юм хатуу итгэл үнэмшлийг бол төрүүлсэн байдаг. За ингээд нэг ёсонд бол одоо хувилдаан ихэлсэн гэж ярьж хэлж болно. За энэхүү нууц хувилдааныг нэг талаас Guy Castle Longan болон за нөгөө талаас одоо Цэзрийн өөрийнх нь хамгийн их итгэж хайрлаж явсан өөрийнх нь тэр өргөмөл хүү Марк Юни Брут нар бол одоо толгойлж хэлсэн байдаг. За энэ Брут гэдэг хүн дээр одоо жоохон тайлбар ярих хэрэгтэй. За Брутийн удам угсаа бол хамгийн сонирхолтой сэдв. За Ром бол одоо хамгийн анх бүгд найрамдах засаглаас өмнө хаант засаглалын хэлбэртэй байхад бол тэр хаант засгийг за Луци Юни Брут гэдэг хүн бол устгаж хамгийн сүүлчийн хааныг нь хөнөөж за Ромын бүгд найрамдах улсыг бол ингэж хаангүйгээр үндэслэн байгуулсан байдаг. За харин Марк Юни Брутыг бол одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр Ромын бүгд найрамдах улсыг байгуулсан Ромын сүүлчийн хааныг алсан Луци Юни Брутийн шууд удам угсааны хүн гэж үздэг. За ийм ч учраас одоо дарангуулагчийг устгаж бүгд найрамдах улсыг мандуулах энэ үйл хэрэг энд явдсан. За Брутийн удам угсааныхны хувьд ариун үүрэг гэдэг одоо ийм хийсвэр үзэл баримтлал одоо үзэл санаан дээр тулгуурлаж байгаад мань өргөмөл хүн одоо Юлий Цезарийн эсрэг хувилдаанд нэгдээд түүнийг нухад авчихсан гэж ойлгож болохоор байгаа юм а. Улс төрийн адлага болохын өмнөх өдрүүдэд олон төгшүүртэй шинж тэмдгүүд зөгнөлүүд ч мөн ээлжлэн гарсан гэдэг. Ромын алдарт үзмэрч Спурина Цезарт хандаж 3 дугаар сарын 15-ны өдрөөс болгоомжил хэмээн олон удаа сануулж байсан бөгөөд яг тэр өглөө Цезарийн эхнэр Калпурния зүүдэндээ нөхрөө цусанд хутгалтан өгч байгааг зүүдэлж маш аимшигтай зүйл болохыг мэдрэн Сенатын хуралд очихгүй байхыг 30 жил ханилсан ханиасаа зүрхшээн гуйсан гэдгээ. За Цезар ч эхнэрийнхэн зүүдэнд итгэж тэр өдөр хуралд очихгүйгээр хойшлуулахар шийдэж байтал хувилдаан бүтэлгүйдэх үе гэхээс айсан хувилдаанчдын нэг Брут Цезарын гэрт нь орж ирэн сенаторууд таныг хүлээгээд удаж байна. Хэрвээ та өнөөдөр ирэхгүй бол тэд таныг доромжилж байна гэж үзээд өөр шийдвэр гаргачихж мэднэ хэмээн ятгаж эцэст нь Цезар гэртээ сууж чадахгүй сенатын танхим руу хөдөлсөн байдаг. Манай эртний өмнөх 44 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Помпеийн театрын байранд хурал ихсэх үед хувилдагчид ямар нэгэн сэжиг төрүүлэхгүй тулд тайван царай гаргаж Цезарыг тойрон хүрээлцгэж өгсөв. Тэд Цезарт ямар нэгэн өргөдөл барьсан дүр эсгэж түүнийг яриагаар саатуулж байх хооронд сенатуудаас эхний хүн болох Сарвали Каска гинэт хутгаа суулан Цезарийн хүзүүн тус газар руу анхны халдлагыг хийв. Гинтийн сохилтонд цочирдсан Цезар өөрийгөө хамгаалахаар эргэж харан тэмцэлтсэн боловч эргэн тойрноос нь олон 10 сенаторууд нэгэн зэрэг хутга барин түүн рүү дайрч эхлэв. Тэдний дундаас өөрийнх нь хамгийн их хайрлаж мөн итгэж явсан Марк Юни Брут хүртэл хутга барин ирж байгааг харсан Цезар эцэст нь эсэргүүцгээ бүр мөсөн болж нөмөргөө толгоогоороо бүрхэн Помпеийн хөшөөний дэргэд өвдөг сүгдэн ам үрэгдсэн гэдэг. Түүхэн их сурвалжуудад бичин үлдээснээр Цезарын сүүлчийн үг нь грек хэлээр Кайсо Текнон буюу чич гэсэн үү миний хүү хэмээн өргөмөл хүү Брутэд хандан хэлсэн гэж тэмдэглэсэн байдаг. За сенатын танхимд гарсан энэхүү цус давлага Ромыг тэр чигт нь айдас гүйдэс болон төөрөгдөлд автуулсан үйл явдал болов. Хувилдагч сенатын гишүүд ард түмэндээ эрх чөлөөг авчирлаа хэмээн баярлан хашгирч гудамжаар алхсан боловч олон нийт тэднийг баяртайгаар хүлээж авсангүй. Харин ч оронд нь асар их өөмөн самун иргэний дайны шин давлгаа дэгдэв. Цезарын үнэнч туслах Марк Антони болон өргөмөл хүү Октавиан нар хүчээ нэгтгэж аллах үйлдсэн Брут болон Касси нарын амийг Филиппийн тулалдаанд ядснаар хувилдагчид бүгд амиа хорлон төгсчээ. Цезарыг устгавал Ромын бүгд найрамдах улс сэргэн гэж сенаторууд найдаж байсан боловч бодит байдал дээр энэ нь бүр эсэргээрээ эргэж тус улс бүр мөсөн үндсээрээ нуран унаж дараа нь түүний өргөж авсан хүү Августус Ромын эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Юлий Цезарын амьдрал инхүү эмгэнэлтэд төгссөн ч түүний нэр дэлхийн түүхэнд эрх мэдэл болон хүч чадал амиг домог хэмээх утгаар мөнхөд дурсагдах болсон юм. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.